Уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэр компани нь Монгол улсад 2 дахь томоохон ус ашиглагч компани билээ. Харин Эрдэнэ үйлдвэр компани хаягдлын сан дээрх үүсэж байгаа асуудал бол байгаль орчны тулгымдсан нэн тэргүүний асуудал болоод байна. Ийм ч учраас байгаль орчин аюулж үйлчлэлийн хөнгөн үйлдвэрийн яамнаас хаягдлын сангийн оролт гаралтаас дээж авч ямар бохирдолтой ус орж хаягдлын далан дотор хаягдал уснаас ямар химийн элементүүд үлдэж цагаан тос үүсгэж байгааг итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэн дээр үндэслэн цаашид ямар арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөг гарган ажиллах юм а. Хангалгуулын бохирдлын асуудал байж байгаа. Хангалгуулын бохирдол дээр бол энэ хаягдлын сан хэрхэн нөлөөлж байгаа, энэ цагаан тоос хэрхэн нөлөөлж байгаа. Тэрийгэ дамжаад одоо энэ бүс нутгийн хэмжээнд бол энэ мал амьтан тийм ээ экосистемийг одоо хэрхэн дороотуулж байгаа тал дээр бол энэ дээр бол нэлээд хэдэн шинжилгээ тоо баримтуудыг бол бид нэр авлаа мөн нэмэлт дахиад энэ хэд хэдэн дээжүүдийг авна гэж тодорхойлж байна. За мөн шүүрлийн усан дээр мөн хаягдлын талан дээр бид нар усны дээж авсан байж байгаа. За энийг бол байгаль орчны төв лаборатори болон манай байгаль орчны аюулгүй үйлчлэлийн яамны дээр Монгол улс төрийн чухал тооцоо төлөвлөрийн газрын лабораторид одоо энэ 2 дээж авсан байж байгаа. Хоёулын нь бол 2 лабораторид бол шинжилүүлж одоо энэ хариуг нэгдсэн танил дүгнэлтэнд тусгана. За тэгээ мөн сая бас хэлсэн байгаль орчны Эрдэнэ үйлдвэрийн маань байгаль орчин хариуцж байгаа чиглэлээр бол 5 хүн лабораторид ажиллаж байна. Байгаль орчин хариуцсан ерөөсө 3 хүн байна. Тэгэхээр энэ бол байгаль орчны менежментийн төлөвлөгөө, усны тухай хууль, байгаль орчны хамгаалалт тухай хууль, за тэр уулын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд туссан дүү цөлөө хамгаалах гэх тэр ажлуудыг хийхэд бол энэ 3 хүн бол үнэхээр бол хүч хөрөхгүй. Тэгэхээр энэ дээр бол сэтгүүлч та бүхэн маань ч гэсэн энэ асуудлыг хүндэж тавихыг бол хүсэж байна. Яагаад гэвэл одоо энэ томоохон цар хүрээтэй энэ байгаль орчны тулгымдсан асуудлыг шийдвэрлэхэд оновчтой бүтцийг бол бий болгох нь бол бас өнөөдрийн бас тулгымдсан асуудлуудын бас томоохон нэг голлох нэг хэсэг нь болж байна гэж үзэж байна. Хөрс сургамал үзүүлж байгаа нөлөөн дээр харин хангалгуулны бохирдол иргэдийн санааг ихээр зовоож байгаа лээ. Тэгвэл Орхон аймгийн байгаль орчин аюулж үйлчлэлийн газар уулын баяжуулах Эрдэнэ үйлдвэр болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран дээж авахд хангалгуулын бохирдол 2-оос 3 дугаар зэргийн бага бохирдолтой гэж гарсан байна. Уулын үйлдвэр өөрсдөө шинжилгээ хийгээд хангалгуулаа бохирдлого гаргацдаг гэдэг ийм хардлагатай байгаа. Тэгээ энийг одоо бид нар шийдэхин тулд өнгөрсөн жилээс хойш бид байгаль орчны газар бол хамтраад Эрдэнэ үйлдвэрийн лаборатори, манай ус цагуурын лаборатори, мэрэгжлийн хяналтын лаборатори, шинжлэх ухааны технологийн паркийн дэнд хүнд металлын лаборатори байгуулагдсан. Энэ 4 байгууллагуудыг нийлүүлж ягаад манайхас зохион байгуулад яг одоо 6 цэгээс нэг газар нэг цэгт нэг өдөр дээж авч байгаа. Тэгээд 6 лабораторийн шинжилгээний хариу бол дүгнэлт хийгээд энэ дүнгээ бол гаргасан. Бид нар телевизээр өмнө хэлжсэн, секретархан шуурхаа тарьжсэн хангалгал бол 3-4 дугаар зэргийн юу бага зэргийн бохирдолтой гэж гарсан байна. Энэ бол одоо бүгд нээлттэй явцсан асуудал. Ийм учраас төрийн байгууллага бол энэ үүрэгтэй хийж байгаа. За дээр нэмээ сая усны алдагдал дээр нэмээ тодорхойлолт хэлэхэд бид маш их одоо ус алдагдаад байна. Усны зөрүүн мөнгө ихтэй нэг гэдэгтэй холбогдуулаад 18 оны аймгийн төсвид байгаль орчны хамгаалах зардлаас 150 сая төгрөгийг одоо оролт гаралтан дээр усны тоолбор хэмжих багцыг бол өөрлөсөн. Энийг бол аймгаас тендер зарлаа зохион байгуулалт явуулсан. Энэ ажил бол хийгдсэн. Одоо тэгтээ манай Эрдэнэ хотын иргэдийн ууж байгаа усны ус бол хэдэн ороод хэдэн гарав гэдэг тоолбороор энэ бол баталгаажаад явчихнаа энэ жилээс. Цагаан тосны дэгдэлтэй холбоотойгоор ирж ажилласан ажлын хэсэг Эрдэнэ үйлдвэрийн удирдлагуудаа уулзаж цагаан тос хаягдлын далан ус ашиглалт, бохирдлын нөхцөл байдлыг танилцуулсан Эрдэнэ үйлдвэр компани ерөнхий захирал Бадамсран тус асуудалд санаа тавьж хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн байна.